Сайн байцгаана уу? Үн шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтын Б хэсэг буюу харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний мэдээллийн 5 дахь хэсэг болох харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн борлуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ тайлбарлая. Мэдээ хэсэгдэр даран үй-иштэй 0105 буюу харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн борлуулалтын дэлгэрэнгүй мэдээлэлээр даран мөр нэмэх хэсэг нэмэн бүглэж эхэлнэ. 1-2 дугаар баганд харилцаа хамааралтай этгээдийн татвар төлөгчийн дугаар нэрийг бүглэх ёстой байна. 1-р баганд татвар төлөгчийн дугаар буюу татвар төлөгчийн регистрийн дугаарыг бүглэнэ. 2-р баганд татвар төлөгчийн нэрийг бичих ёстой байна. Монгол улсад байрлагдаггүй тохиолдолд тухайн татвар төлөгчийн нэрийг англи хэлээр бичнэ. 3-р баганд дахь ажил гүйлгээний нэр төрлийг тогтмол мэдээлэлээс харгалзах кодыг сонгоно. 4-р баганд харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээний дүнг төгрөгөөр илэрхийлэн бичих ёстой. 5-р баганд татвар төлөгчийн тухайн ажил гүйлгээнд татврын ерөнхий хуулийн 37-гийн 1 заасан зөвхөн татврын суурийг нэмэгдүүлж тохируулсан дүнг бичих ёстой. Үн шилжилтийн тайлан бол харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээг баримтжуулах тайлан юм.